гараад жижиг байхаас асууж. Дорногов аймгийн Сайн шанд сумын Зөв Баянгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал Утганбаяр байна. Ковидын үед үүссэн хоцрогдлыг арилгах зорилгоор боловсрол шинжилгээ ухааны яамны боловсролын шинжил төслийн хүрээнд тоглонгоо суралцсан төслийг Дорногов аймгийн 4 сургууль хэрэгжүүлж байгаа. Энэ 4 сургуулийн нэг нь манай сургууль байгаамаа. За Багаангийн нийт 210 сурагчаас 50 гаруй сурагч нь 5 дугууланд хичээлж байна. 5 дугууланг 2-5 дугаар ангийн багш нар хичээлүүлж байгаа Монгол хэл математикийн суурь төвшинг ахиулах, хоцрогдлыг арилгах, нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Одоогийн байдлаар унших чадвар дээр огт уншиж чаддаггүй байсан 8 сурагчаас 6 нь бол уншдаг болсон байгаа. 2 сурагчийн бас төвшин агсан байна. Тэр бусад дугуулангууд гэсэн ахиж амжилт гарч байгаа. Тэгэхээр төсөл амжилттай хэрэгжиж байна гэж бид нараас дүгнэж байгаа. Сайн байна. Дорногов аймгийн Сайн шанд сумын Зөв Баянгийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш гэж байна. Боловсролын байгууллагт 3 дахь жилдээ ажиллаж байгаа. Болонгой сургуулийн үйл ажиллагааны бүтээг их болон бусад багш нартайгаа хамтран ажиллаж үйл ажиллагааг явуулж байна. Болонгой сургуулийн үйл ажиллагааны хүрээнд өгүүлбэртэй бодлого дугуйлан хүний ашиглаж байгаа арга зүйн насан өвгөн хувцаслах болон давхар тойрог гэдэг арга 2 арга зүйг ашиглаж байна. За эмээд 8 хурууд хатааж 7-гийн хүүхдүүдтэй өгөв. Өөрт нь хэдэн хурууд үлдсэн бэ? Хэдэн хурууд вэ? 1 хурууд үлдсэн байна. За уншаарай. 6 айлнаас нэгийг нь нэгдэв. Хэд үлдсэн бэ? За хэдэн айлан үлдсэн? 5. 5 айлан. Ангарах тооны ном 5, хэлний ном 4 байсан бол бүгд хэдэн номтой вэ? Тэнцүү 9 гарсан. Бүгд хэдэн ном вэ? Бүгд 9 ном. Сүүл 13 айлан. Эгчид 23 айлан. Тэр хоёр айлан нийлээд хэд вэ? За дүүл 13 айлан. Эгчид 23 айлан. Тэр хоёрын айлан нийлээд хэд вэ? Хэд айлан? 30 нийлээд 36 айлан. 36 айлан. Сайн байцгаана уу? Зөв Баянгийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Ацтай байна. Миний биеийн боловсролын байгууллагт 2 дахь жилдээ ажиллаж байна. Тоглоомоо суралцсан үйл ажиллагааны хүрээнд өгүүлбэр унших агуулгын төслийг авч ажиллаж байна. Амны хайрцаг, хөлөг тоглоом гэх мэтчлэн тоглоомын арга зүйг ашиглан энэхүү сургалтаа явуулж байна. За өнөөдрийн хичээлийн заавар маань морь уралдаж хэн хамгийн түрүүнд бариад хүрэх вэ гэсэн хичээл байгаа. За сурагчид маань 4 шагаа архин нэг морь болсон тохиолдолд урагшаа архин 4 мөрөх болсон тохиолдолд 4 урагшаа архин гэсэн заавар байгаа. Харин морь буугаагүй тохиолдолд хүүхдүүд суглаанаа суулж тэрнэр байгаа даалгаврыг ажиллана. Шава 4. За ажиллах авдаас эхлээд 4 тоолоо. Амар баагаад шахалдаг. За энэ суглаанаас За 5 үгтэй өгүүлбэр зохиох. За
босдоос байгаа 5 хүүхдээ өгүүлбэрээ зохиогоод судалгаа уншаад өгч. Миний ээж ухаантай бас хөр. За сайн байна. Эхлээд дөрвөн шагаагаа авах шүү дээ. Сайн байцгаана уу? Дорноговь аймгийн Сайн шан цөмийн Зүүн Баян ерөнхий боловсролын сургуулийн багал усралын багш Чанцалтлан байна. Манай сургуулийн хичээлийн жил тоглонгой суралцын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд бага ангийн сурагчдын математик магадлалын чадварыг ажиллаа. Ингээд